Би нөгөө випашнагийн бяцлагаар хичээлдэг. Тийм учраас оролцож байгаа. Тэгээд залууч энэ ашил бүгдэлтэй гэж үзэж байна. Манай випашна бяцлагыг болохоор бурхан багш өөрөө заасан гэж үздэг. Тийм болохоор бурхан багш гэж ямар хүн байдаг вэ те? Ямар агуу хүн байсан гэдэг тэрийг нөгөө бас таниулах зорилготой болов гэж бодож байна. Ер нь бол бурхан багш яг шинжлэх юу шашин гэхээс үүдтэй нэг сэтгэл зүйн талаар шинжлэх ухаан ер нь заасан байна гэж би өөрөө бодож байгаа. Энэ бяцлагт яг тэгж яадаг заадаг. Тэгээд таман гол нь амьдралдаа хэрэгжүүлээд явахд их гоё байдаг. Бяцлаглаа амьдралдаа хэрэгжүүлэх юм бол залуучууд яг хэрэгтэй нэг тийм зүйлийг заагаад байдаг болохоор одоо залуучууд нь юу дутагддаг вэ гэхээр нэг тийм юу мөр чимдээ нэг тийм ядаж уур хуцаар тийм багтай байвал бас амьдрал нь гоё гэх юм байна шүү дээ. Тэр утгаараа бас айгүй гоё зүйл юм заадаг юм байна гэж би боддог доо.